Хичээлийн хонх цохиж сурагчид ангидаа орцгоон зүгүний үр санагдуулан битүү дүгнэлтийн шуугсан хүүхдүүдийн чимээ алдарч сургуулийн урт коридор нам гүмхэн болов. Ганц нэг нээлттэй хаалгаар хичээл зааж буй багш нарын бүдэг эндүү сонсов. За хүүхдүүд өнөөдрийн хичээл ангиудын хаалганы эсрэг талын хананд нэрт зохиолчдын хөрхийг игнүүлэн хадаж зураг бүрийн доор нь алдар нэр гавья шагналыг нь үзэмжтэй сайхан бичсэн байгааг ин харахад уран зохиол их хэлний танхим энэ давхарт байдгийг илтгэв. Шатны хонглын хажуугийн буланд бусдаас нуугдах мэт тонгойн суусан чаахан борхуу шанаага тулан бодлогочрон байгааг шатаар уруудаж явсан захирал багш хараад "Хөөе, борхуу. Хичээлд орохгүй яагаад энд сууж байдаг вүлээ?" гэхэд урд сормуустай тас харнуудаа нэвцэн хөөрхөн хүү толгоогоо илсээр босч зогсов. "Танай ангийнхан хичээлтэй биз дээ?" гэхэд хэлгүй мэд дуурсангүй. "Чи наашаа хүрээд ир" гэсээр өрөөндөө орсон захирлын араас тожир алгасан өнөөхүү айсан янзтай бүлтгэн зогсох нь урд өмнө захирал багшид дуудагдж үзээгүй даруухан зантайг нь илтгэх ажээ. Энэ намар хөдөөнөөс шилжиж ирсэн борхүүгээс "Чи гэрээ санаад байгаа юм а да?" гэсэн захирлын асуултанд дуугүйхэн толгоос ихсрэн хариулв. Шинээр ирсэн хүүхэд маань ангийнхантайгаа ойртож найзлахгүй байгааг хэд хоногийн өмнө анги удирдсан багш нь хэлсэн санагдахад "Суу борхуу. Хоёулаа танаа нутгийн тухай ярилцъя. Чи өнгөрсөн наадмаар хурдан морь унсан уу?" гэсэн захирал багшийн ээлдэг асуултанд элцэрэгсэн борхүүгийн нүд цогтойг ялцаж "Би наадмаар морь унсан. Манай саарл үрээ аман хүзүүн тавьсан шүү. Огонч төрөөлөх байсан л да. Амыг нь татаж явсаар барайнд ойртчоод урд яв морийг гүйцээгүй" гэж дурж байна. "Борхуу минь, чи ангийнхантайгаа найзалж байгаа үстэй?" гэсэн захирлын өдөөс дуугүйхэн ширтсэн хүүгийн нүдэнд дахин гуниг сүмэлзэж бөмбөн нулимс гүйлгнээд ирэх шиг санагдлаа. "Борхуу, хоёулаа анги руу ч норё доо" гэсээр босоход үг дуугийнхэн даглаа. Захирал багшийг хаалга тогшин орж ирэхэд хүүхдүүд ярс хим босов. "Сууцгаа хүүхдүүдээ. Багшаа, хичээл дундуур чинь орж ирсэн дуучлаарай" гэснэ. "Борхуу, суудалтаа суу. Хүүхдүүдээ, та нараас борхуутай хэн найзалдаг вүлээ?" гэхэд ангийн сурагчид ус балгасан мэт дуурсангүй. Гэтэл аманцар байрын шар охин борхууг хараад адтай энийхийг ажигласан захирал "Багшаа, би 2 хүүхэдтэй төр уулзаад ирье. Та хичээлээ үргэлжлүүлдэ. Наран цэцэг намуна 2 надтай төр уулзаарай" гэд гарлаа. Өрөөндөө орсон захирал "Огтоо, танаа ангиас борхуутай хэн дотн найздаг вэ? Сая хичээлдээ орлогүй гадаа сууж байна" гэж асуулаа. "Багшаа, манай ангийн борхуу хүүхдүүдтэй муудалцчихад хичээлээ хаяад гараад явчихдаг штэ." "Өө тийм үү. Яагаад муудалцав? Намуна, чи ангийн дарга болохоор мэдэх учиртай да." "Борхуу айгүй тэнгээ. Манай ангийн хүүгүүд хөл бөмбөг, ундаг дугуй, машин ярихаар борхуу огт тоодгүй юм. Ганцхан морил ярих дуртай." Багшаа, өчигдөр борхуу унаг тамгалдаг тухай яриад ангийнхаа хүүгүүдтэй муудалцчихсан. Тэгээд л хичээлд орохгүй байгаа юм баггүй юу?" гэж наран цэцэг инээмсэглэв. "Унаг тамгалхаа? Чи юу яриад байна?" гэсэн захирлын өөдөөс харсан намуна
Харин тийм ээ. Нялх жаахан унганы хөлийг галаар түлдэг гэсэн шүү. Гэхэд захирал багш нэгийг ойлгох бололтой инээмсэглээд. За, хүүхдүүдээ хичээлд ор. Багш нь бүгдийг ойлголоо. Гэхэд охид гүйлдэн гарав. Хичээлийн завсарлагаанаар борхууг анги удирдсан багштай дуудлаа. За багшаа. Маргаашийн эхний хичээлийг борхуу заана. Гэхдээ ганц танай ангид биш. Бүх 7 дугаар ангийнхныг их танхимд хичээлнэ гэж зарлаарай. Гэхэд багш сурагч хоёр нүдэ бүлтийлгэн гайхлаа. Их танхимд шуугилдах хүүхдүүд анги удирдсан багш нар захирал бусад хүмүүсийг хараад чимээгүй боллоо. Хүүхдүүдээ та нарт 7 ангийн сурагч борхуу унах тамгалах Монгол ёс заншлын сэдвээр хичээл заана. Борхуу маань хөдөө нутагта ангийн дарга байсан тэргүүний сурагч юу. Монголчуудын мал маллах ёс заншлын тухай 7 хоног бүр хичээл заах үүргийг борхуу даалгалаа. Гэхэд олон хүүхдүүдийн өмнө толгоогоо илсээр гарч ирв. Нүүдэлч удмын монголчууд биднийг Тэнгэрийн тамгатай хүмүүс гэдэг. Хүүхдүүд бидэнд хөх тод байдаг үстэй. Тэр хөх минь бол зөвхөн монгол хүндэл Тэнгэрээс заяасан тэмдэг үлээ. Тэнгэрийн тамгатай монголчууд бид морин туурайгаараа дэлхийг тамгалж явахдаа мал маллах нарийн ухаан гаргасан билээ. Намрын сард унгаа тавихтаа үе залгамжлан хадгалж ирсэн адууны тамгаараа унгаа тамгалдаг сайхан ёс заншилтай. Гүүн зэлний ойролцоо гал түлж тамгаа улаасхан унгнуудаа тамгалаад тамга тасан болог гэж ирээдэг. Энэ нь хатгүйдсэн бол тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн бэлэгдийн үг юм. Тамгалж дуусаад тамгаа даллагны хувинтай айргандаа дүрж гэртээ оруулж хоймроо залдаг заншилтай. Адуун тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхтэл дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмангээд 10 төрөл байдаг. Нар сар гал дүрстэй тамгаар хүлэг мордой тамгалдаг нь Тэнгэрийн хүлэг гэсэн утга санааг давхар илэрхийлдэг. Гээд унаг тамгалах ёс заншлын талаар дэлгэнгүй ярив. Борхууг ярьж дуусахад бүх хүүхдүүд алах ташин баяр хүргэж захирал багш инээмсэглэн гар барихад сурагч борхуугийн нүдэнд баяр хөөр гэрэлтэж байлаа. Та бүхэн соёл урлагийн сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн 4-р курсын оюутан Долгор Магийн бичсэн хөдөөний хүү радио зохиомжийг хүлээн авч сонслоо.